да. Alright. Hi podcast. За өглөөний мэдээ. Өглөө тийм тийш Одоо өглөө шүү ирсэн. дээ. 10 цаг болчихно. Өглөөний мэд. Солонгост одоо Солонгост одоо 11 төгөж байна. 11 төгч 1 цагийн зайт тий. За Аа. манай Монгол улсад үер буугаал бороо ороод тэгээд байж л байна да. Хой хальт нэг сонир сайхан ярьчих. Сонир сайхан ч бас яг гоё юм билээ гэж. Энд бас яг борооны улирал эхэлсэн. Гэтэ бүр ари сансныг бодоход тэгж амар ингэж нөгөө тасралтгүй бороо ордог штэ эднэд чинь. Тийм бороо бол орохгүй. Гэтэ ингээд өдөр болгон бүрхэг өдөр болгон чихтэй. Тийм бол андаа. Ус үртлээ өдөр болгон чихтэй. Нүүр гоё өдөр болгон чихтэй. Маск тавьсан юм шиг байх тий. Манай энэ ч бүр өчтөр амар бороо ороод тэгснээ үер буугаад ихтлхүүрийн хажууд тэгээд байхгүй нөгөө хүмүүсүүд чинь пүүз мүүзтэйгээ би хүртэл ажлынхаа сандал мандалтай нөгөө усаа ингэ шавхаатай усаа ингэ туулаад ажилд орох гэж тэгээд нэг тиймэрхүү байгаа манай Монгол улс. Тийм шүү дээ. Бороо орчуул болох гэдэг нь гэдээсэн тэгээд үер бууцаа. Тэгээ хүсээд байсан чинь нөгөө бороо нь орсон чинь аваачаад тэгэл бүгдээрээ үертэй автал. За. Өнөөдрийн эхлэн ээлжинд бит хоёр чинь нөгөө азцантай асуулттай байгаа. Өмнөх подкастын маань сонссон хүмүүс байх юм бол маш амархан асуулт бэлдсэн байгаа. За хичээлнэ. За энэ асуултанд өмнөх подкастн дээр тэгэхээр миний одоо асууж байгаа асуултыг бит хоёр ярьсан гэсэн үг. Эхлэлтэн төгсгөлтөнж байж магадгүй. Тэгэхээр энийг одоо асууж байгаа асуултанд хамгийн түрүүнд хариулаад комент хэсэгт ингээд хариултна ингээд бичих юм бол яг гэхдээ энэ одоо жишээлбэл энэ асуулт өөрөө жишээлбэл юу гэдэг улаан шар хоёрын нийлбэр юу вэ гингүүд нэг юм яг тодорхой нэг хариулт өгдөө шүү дээ. Тэнгүүд бит хоёрын одоо асууж байгаа асуулт ерөнхий юм аа угаасаа бит хоёр тодорхой нэг юм маяг яриаг ба ерөнхийд нь одоо хариулнаа л гэсэн үг. Ерөнхий ингэдэг гэсэн тийм гэсэн. Угаасаа бит хоёр өөрөөсөө тгээ ярьсан учраас цаад ч гэсэн хариултаа тэгж өгч болно гэсэн үг. За тэгэхээр дараагийн подкастны бэлэг шалгаруулах хүний бишээ юу гэж байгаа. За зүгээр асуулт болохоор манай хоёр ингээ хамтарч ажилладаг зуучлалын төв бусад зуучлалын төвүүдээс юугаараа илүү ялгаатай вэ? Яг нэг юм давуу талтын яг тэр юмны талаар бид хоёр яг ингээд хэлсэн байхгүй юу? Ингэдэгтэй гэдэг аюу юм гоё юм хөгжөлтэй маркер хэлсэн да. Тэгэхээр энэ асуултанд хамгийн түрүүнд хариулсан үнэндээ бэлэг өгөх нэ. Ийм амархан. Бэлэг авах бүр ийм амархан. За хариулчих уу тийм манайхан? Балах гацаад байна. Гацаад байна. Хальт гацаад тэгээ гай болчлаа. За тэгвэл өнөөдрийн подкастын нэр агуулга сэдв. Солонгос сурахын өмнө мэдэх ёстой 5 real fact. Энэ сэдвээр. Яг өмнө хоёлаа чи энэ хоёр асуулт хоёлаа өгөөд ялангуяа төрүүлж ярих уу гэж хүмүүс болохоор нөгөөх нь сонгосон шүү дээ K-drama. Нөгөөдөө дараагийнх нь бас тэрөө сонгосон хүмүүсүүд байсан болохоор байсан учраас энэ сэдвээ тэрүүгээрээ шууд явчих ярьстай. За солонгос ирэхийн өмнөх real time fact илэрхийлжээ. Одоо би хэлэх юм. Заавал зүгээр ээлжлэл. Тэгээд зүгээр ээлжлээ нэг хэлээ явж байгаа. Нийлээ 5-ыг хэлэх юм, 1-г 5-ыг хэлэх юм. Тэгээд ээлжлээд ярьж идэл тэгэл 3 2 нийлээ 5-ыг хэлчихдэг юм. Тийм. Тэгвэл 10 fact гэсэн. За миний тийм би ч юм болохоор одоо яг нөгөө хүүхдүүдээ яг солонгост тосч аваад одоо нэг 7 хоногийн дараа ингээл ерөөдөө эргэж очиод ямар шиг байгааг нь жоохон асууж ингэж зөвлөгөө өгдөг байхгүй юу. Тэнгүүд надад хамгийн түрүүнд хэлдэг хүүхдүүдийн үг нь бол ядаж уншдаг болоод үсгээ мэдчихэд ирэхгүй явдаа. Ерөөдөө бүх хүүхдүүд тэрэн дээр харамсдаг юм лээ. Яг нөгөө очиод сурна гэдэг штеп бүгдээрээ. Тэнгүүд яг 97 хоногийн дараа тэрийг ерөөдөө ядаж ингээд би уншдаг болоод ирсэн бол автобусанд суугаад би ямар буудал дээр буухаа мэдчихин тий. Метрон цулаад би хаашаа авахаа мэдчихин гэдэг уншдаг болоод үсгээ мэдчихэд ирэхгүй явдаа гэсэн тийм харамслын үгнүүдийг маш их сонсдог учраас за яа дуудлаа орчих. Бүр ирэж бүргэтлээ. Дуудлага орч ирээд байна. За. Ойрт нэг 12 хүүхдэд төгссөн аюу их офтнэр дуудлага орж ирдэг.
За. Би нөгөө захирлынхан бедэр бичиж байгаа. Ямар ч миний зүгээс хэлэх факт бол тийм байна. Яг бол би хүүхдүүдээс тэрийг жинкнээсээ сонсдог учраас. За тийм гэхдээ би болохоор Монгол байгаагийн хувьд чиний зүгээс Монгол байгаагийн хувьд хүүхдүүдтэй одоо яавал дээр вэ гэж хэлдэг бай. Би уусаа нөгөө нэг манайх зуучлалын дунд маань нөгөө хүүхдүүдээ сар болгондоо явуулахдаа виз гарсан хүүхдүүдээ бүгдээрийн цуглуулж аваад нэг ингэж явахаас өмнөх бэлдэх зөвлөгөө өгдөг байхгүй би. Орон тийм тий одоо пассворд эдрийг авах өдөр нь бас давхар хурж ирээд хуулцаад хэлэхдээ миний яг нөгөө өмнөх анх явж ийсэнтэй яг адилхан гэх юм уу би яг тэрүүгээрээ бодож хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг байхгүй юу намайг тэр үед явж байхад би тийм юм надад амар хэрэг болж ийсэн доо тэгэнгүүт надад болохоор тэр үед тэгээд хэлжсэн хүн байхгүй солонгос явахдаа ийм юм аваарай тийм юм аваарай хэлжсэн байхгүй болохоор хүүхдүүдтэй тэрийг бол айгүй сэтгэлээсээ өгдөг охтуудтай ялангуяа өөрөө айгүй эмхтэй хүүхдээсэн болохоор ч тэрөө надад хамгийн түрүүнд айгүй юм юу байсан юм гэвэл за энэ за яа гэм би угаасаа хүний л амьдрал шүү дээ хэрэглэлийн үед надад амар чухлаа надад би яг очсон чинь нөгөө нэг солонгосын нөгөө юм хэрэглүүд ерөөсөө надад тохирог байхгүй юу нөгөө нэг монгол хүний онцлосоо ч юм уу эсвэл яадсан чи хийсэн чи мэдэхгүй л юм тэгээд ер нь бол хүүхдүүдийг охтуудыгаа ялангуяа явахаас өмнө хэрэглэж нэг тийм хүнд биш шүү дээ тэгээд очиод тэнцээ айгүй үнэтэй гэдэг тэгэхээр монголосоо тийм нэг юм том момыг тий авч агаад тэгтээ гой задлж агаад чимдамныхаа хувцсныхаа дотор карма марма юу гэдэг ингээ бүгдээ сан задлж агаад тараа цайхан хийгээд тэгээд солонгос руу эхний нэг 2 3 сар тасаж агаарта таслаа нэг тийм хэрэглүүдээ өөрсдөө монголоос аваавчвал охтуудын хувьд бол айгүй зүгээр шүү очиодоо сашил өхийг мэдэхгүй 100 очиждаг нөө халуун хөлөрн мөлөрн гэдэг айгүй асуудалтай болохоор миний хувьд хамгийн түрүүнд толгойд орсон юм хэрэглэлээ Тий яг хэрэглэхээр бусад хүмүүс эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдэлтгөө би ч гэсэн хэлдэг л дээ ингээд нөгөө ариун цэврийн ерөнхийдөө нэг юмнууд идэг штэ одоо саван оог нэг эхний 1 сар 2 сард ч хүүхдүүд ингээд яг ийшээ тийшээ гарахад яг хэцүү байж магадгүй гэдэг тиймэрхүү юмнуудаа бас аваад ирвэл зүгээр л юм тий тий ариун цэврийн хэрэглээний юм бэлтгэх хэрэгтэй ах нь шүү байх нь шүү за таних байхгүй бол би дахиад нэг хэлье би болохоор жоохон нөгөө энд ирсний дараах байдлаас нь бодоод байна л та. Тэнгүүдээ за 3-т нь болохоор одоо хамгийн чухал зүйл чи болно шүү дээ. Сэтгэл зүгээ бэлтэн шүү дээ. Би яагаад ч юм бод шүү дээ. Холбөрийн нэг би төрлөө хийцэн дээ. Би яг надад чийдтэйгээ бодчихсон байхгүй. Энд чинь одоо угаасаа ингээд ирээд хэлний процесс сурж байгаа хүүхдүүд чинь ингээд ганцаараа л байгаа шүү дээ. Ерөөдөө ганцаараа болно. Тэгээд гэр орноос ханана. Ялангуяа тэгээд ээж аавын инкрийн нэлхаа хүүхдээс бол ирээд хямран. Тий, аягдж 12 төгсөж 12-оо төгсөө жоохоо ирж байгаа бол хямран. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч гэсэн очиод ганцаараа байна гэсэн ганцаараа би ямар ч гэсэн амьдрын шүү. Ганцаараа бүх юмыг ингэж шийдэж даван тулна шүү гэсэн нэг сэтгэлийн бэлтгэлтэй ирвэл бас зүгээр юм болоо гэж үзсэн шүү дээ. Тий. Та болохоор та ер нь иймэрхүү юмны талаар нь хэлээд би ийм эд материалын талаарх юм хэлээд байсан. Чи эд материал. За хоёр дахь маш хэрэгтэй зүйл миний бодсноор болохоор юу? Гэтэ тэрийг яг бас хүүхдүүдэд зөвлөдөг л нөгөө цээж зураг нэлийн эдийг аваа хөвчүүл айгуу зүг шүү. Тэгвэл би нөгөө явахдаа бас л надад хинч зөвлөж ингэж хэлээгүй солонгос явах юм. Тэгээд очиод нөгөө зураг авахулах газар гэдгээ би мэдэхгүй солонгосоор. Тэгээ Google Map-а биш тэнцээ нөгөө Kakao Maps гэдрээ ашиглаж чадахгүй. Тэгээд би хаанаас олох вэ? Тийм. Үнтэйгээс гадна тэр чинь ингэж яагаад үнтэй дүү гэхээр уусаа солонгосын юм цээ зүрийн газар ч амар янзлдаг байхгүй. Айгуу хөрөнгө бол гаргаад ирдэг. Тийм. Тэнгүүд нэг юм хэмжээний ажлын анкет гэдэг энэ дээр л ахуулахтаа жишээ солонгос газар ахвал зүгээр. Тийм. Тэнгүүд хідүүлээ авахчаад айгүй олон нөгөө нэг зураг ашиглах зүйлсүүд байгаа. Чинь синхронүүлэхээ захиална. Тэгээ илүү дутуу анкет юм бөглөх, эрүүл мэндийн даатгал маатгал ч юм уу, банк занк ч юм уу. Тэгээ зураг айгүй хэрэглэх. Тэгэхээр хэмжээнээс нь 3 5 4 5-тай эсвэл 3 5 хэд гэдэг үлээ бүр нөө жижиг нь тэр зургуудаас 4 4-ийг хөрхөн яг одоогийн явахаас өмнөх зургаал гэсэн үг шүү дээ. Бүр холын 2 жил мөлийн өмнөх зургаал авч яваад хэрэггүй шүү. Тэр чинь нөгөө ямар ч материалууд 6 сар доторх гэдэг болохоор тэгээд сайн авч яваад тэгэх юм бол айгүй хэрэгэл. Яг үн.
Өстө. Ястаа. Ерөнхийдөө Монгол нэг жилдээ ч юм уу 2 жилдээ хүүхдүүд нэг Монгол өдөр буцахаар нэг шин зураг даруулчаад бүрэн дээрээ бас зүгээр шүү. Би бас Монгол очих болгондоо нэг зураг даруулж нэрээ. Яг тэгвэл манайх чинь ч гэсэн ингээд үнэмлэх солигт одоо нэг үнэмлэгчийн артал дээр нь ингээд визний хугацаа ингээд наагаад одоо ингээд дүүрчдэг штэ. Тэнгүү заавал үнэмлэхээ соль гэдэг байхгүй. Тэнгүү би тэрийг солихоор заавал намайг зургаа соль бас гэдэг байхгүй. Тэгэхээр бид тэр нөгөө иммиграшны гадаа виз сунгадаг одоо газар гэдэг хүмүүст илүү ойлгомжтой чи. Виз сунгадаг газрын гадаа хэрвээ зураг авч чиг бол ийм дардаг нэг юм 1000 руу дардаг юм бид. 2000 вон. Яа тэрнэр битгий авахулаарай. 1000 вон шүү дээ. 100000 лөө. Тэрнэр ерөөсө битгий авахулаарай ёо. Тэр дээр авахулсан зураг миний тэр зураг мөр ингээд би ч өөрөө айгүй юм шанаалаг, Монгол шанаалаг юм ихтэй. Тэнгүүд миний тэр шанааг бүр ингээ хоёр тишээ бүр илүү ингээ сунгацсан. Тэгээд цэвэр үнэмлэхийг ингээ гадаар явж үзүүлэх баймар хичдэг гэсэн зураг мөргийн бас айгүй хичдэг. Сансургыг очиод даруулж исэн. Тийм. Зураг бэлтэж очиугүй яалтчгүй. Яг нэг тэр чинь бас нэг автоматар нэг 2 удаа дарддаг юм аа. 2 удаа. Тэгээ яг л 2 удаа даа. Тэгэл тэр хоёроосоо би сонголт хийхээс рүү. Хоёулын дээр нь гачин гарцсан байл тэгэл дуусаа. Яс яралтай үед те тэр чинь зураг бас солонгос тэгэл авахуулаад тэгж мэгжээсэн зүгээр бэлэн байгаа юмаа гаргаж өгвөл мэ тэгэл өгвөл тэгэл бүх юм болчихно гэсэн үг. За миний 2 дахь факт юм байла. За. Хоёул нийлээд одоо хэдэн факт болчих вэ? 4 факт болсон. Тийм нийлээд 4 факт болсон. Одоо факт ярина гэж. Сэтгэл санааны бэлтгэлийг яриад байгаа шүү. Сэтгэл санааны бэлтгэлийг ярьсан шүү. Тийм. Тэгвэл шүү дээ. Юу юм чи эндээсээ хараад сургалтынх нь нөгөө өдөр болгон хичээл орно. Хачааллыг ярьдаг юм уу? Монголд ингээд нөгөө зөвхөн солонгос хэл сурахаар ч хүүхдүүд чинь ер нь л чөлөөт цагаараа сурч байгаа шүү дээ. Одоо нэг өөрийнхөө боломжит цагтаа тааруулаад дээрэс нь 7 хоногт 2 тэ нэг юм уу 2 гэдэг аюу цөөхөн хэлний одоо курсэд явдаг байх юм бол солонгост ирэнгүүт чинь манай тэр курс маань 7 хоногийн 5 өдөр яг миний ингээ яг өдөр тутмын ажил шиг болчдөг байхгүй юу. Өдөр болгон би өглөө 9-өөс 12 нэг цаг эсвэл одоо өдрийн 1-ээс 5 ч гэдэг юм уу те ингээ өдөр болгон яваад ирэнгүүт ингээд жоохон тэр тодорхой хэмжээний хичээлэл бас нэмэгдэн гэх юм уу. Тэнгүүч чинь зөвхөн хичээлээ үзэж зөвхөн солонгос хэл үзэж чи өөр хичээл үзэхгүй. Тэнгүүч ингээд яг нэг хэмнэлээр ингээд өдөр болгон 5 өдөр хэлний хичээлд ингээд яваад хараас. Тийм үү Монгол хүмүүс ингээд амьд яагаад гэм бэлээ. Ганцаараа ирчээд ингээд өөр орчинд ирээд тэгдэг юм уу ингээд орой нойр нүрэхгүй ингээд унтдаггүй хүмүүс аяга олон байт юм билээ. Нойрны асуудалд орчдөг. Ингээд орой нойр нүрэхэ болчихсон. Тэгээ шүнжэнгөө ингээд утас муцаа үзээд өглөөдөө ядарч мадарч сэрж мэр ингээд зүгээр л хэлний курстай ингээд явж байгаа мөртлөө амар тийм ядралтын байдалтай хүмүүсээс ингээд нэг 2-3 сарын дараа очихоор бас нэг тиймэрхүү болсон мэт чинь. Тэгээ яагаад чи ядраад яатсан ингээд тэгэхээр харин оройдоо нойр өрөхгүй байна гэсэн хүмүүс айгмэр. Тэгээ би ч гэсэн бодоод тахаар яг анх ингээд ганцаараа ирчээд ингээд нойр өрөхгүй ганцаараа унтч чаддаг юм ингээд нойр өрдөггүйсэн. Тэгээл шөндөө ингээд цумцаа оролдоол ингээд жоохон 1 цаг 2 цаг 3 цаг болгоо. Тэнгүүд өглөөсөө нөгөө хичээлийн үр дүндээ ядраа айгуу хурдан шантрах магадлалтай болчих واخ тий. Тэр ямар ч нэг тэр нэг 5 өдрийн солонгос хэлний хичээд ордог тэр нэг хуваарийг бас нэг өөртөө ойлгоод би нэг тодорхой хэмжээний иймэрхүү ачаалттай байх юм байна гэдгийг мэдрээд ирчүүлсэн. Тэш нэг нойроо зохицуулж хийдэг юм тий. Зохицуулах маань мэдээд ирчүүл зүгээр юм уу? Бас яг нөгөө бодож байгаа шиг тийм хэцүү бол биш. Угаасаа 10 жилийн хүүхдүүд чинь 5 хоног хичээл ордог шүү дээ. Тэрний дээ айгүй олон хичээлийг айгүй нэг дор олон үзээд байдаг бол чинь зүгээр нэг л хичээлийг гадаад хүмүүс болоод тэгээд яг 7 хоногийн 5 өдөр 4 цагаар хичээлнэ гэдгээ сэтгэл зүйн бэлтгэлээсэн нэр хаа. За бисаа юу хэлчихлээ? Нэг юм хэлчихсэн юм мартчих юм. Санчлаа. Би бас анх мэдэхгүй. Би ер нь ерөөсөө зүгээр анх очиж бөө фейлцсэн байж дэгнээс нь те. Цэнэглэгчийг би юу хийж байгаа л явцсан юм шиг. Фейлдэл нөгөө
фейл нь өнгөрөөл нэг гоё юм баяр руу ордог штэ. Яг л юм шиг байгаа. За явах удаа. Тэнгүүд нэг юу цэмэглэгч биш штэ ийм нарийн ийм оролттой цэмэглэгч байдаг штэ. Бүдүүн ийм хоёр оролттой биш юм. Тийм цэмэглэгч битгий авч яваар их нээлж. Яг урцгагч залж малгаад яаж болно л доо. Энийг дөрүүлжин гавтгаа яриад байгаа юм тий чи. Тийм гавтгаа ч юм болохоор Солонгост ер нь бол тийм гавтгаар шууд цэнэглэх тийм юу байдгүй юм билий. Тэгээ би тэрийг бас мэдгүй бөө нөгөө нэг юм хавтгаа ардафтар шүү цэнэглэх чиний ардафтар. Тэгээ ингээ хавтгаа ардафтар аваа явцсан. Тэгээ ингээ уцаа цэнэглэж чадахгүй. Бөөрийнхээ ардафтар нь байхгүй. Чи солонгосын ингээ хайсан орсон газар болгон дандаа юм бөөрийнхээ авдаг. Тэр яагаад тийм дөрүүлжин ашигладаг юм бол юм мэдгүй бүх газар нь тийм байдаг шүү дээ. Одоо ингээд хүүхдүүдийн дотор байранд ч гэсэн дандаа тийм бөөрөнхий тийм дандаа бөөрөнхий. Хэрвээ тэрийг мөнхээр яхаар бол одоо урцгагч юм уу эсвэл нөгөө нэг юм юу бэлжүүлэгч тийм юмнууд. Тэгэхээр анханасаа гэрээсээ явахдаа хэдүүлээ цэнгэлэгч мэнгэлэгчээ бэлтгэхдээ уусаа очиод бас мөддөө цэнгэлэгч авч мав тэгж өөртөө туугжснаас юм бүдүү бишээ бөөрөнхий оролттой цэнгэлэгч авах юм бол бөөрөнхий яг үнэ тий орж ирнэ. Одоо бол манай монголчууд бол миний зэ одоогийн цэнгэлэгчээ зүгээр юм бавтгайл цэнгэлэгч. Тэр бас юугаар нэг төрлийн нэг юу юм болов? Бас нэг юм юу систем юу юм болов? Бүтээч тийм бөөрөнхийг авч яваарэ гэж би зөвлөе. Миний эд материалны зөвлөгөөнөөс өөрөөр хэлчихсэн ингээд хайхаар бас яг олддгүй. Угаасаа хичүүлээ нөгөө хэл мэдгүй хүмүүс та нар очиод тийч электрон барааны дэлгүүр гээд явж моохгүй. Тэрнээр зүгээр сайхан дотор ярьдаг хичээлээ хамаа юмудаа бэлтгэдэг. Өөрөөр өөртөө Монголоос одоо үнэхээр ингээд зарим нэг компьютерч оролтыг яалтчгүй нэг тийм дөрвөлжин байгаад байна шүү. Уран юм Монголоос авчих бол болохгүй гэсэн. Тэгэхээр цэнэглэгчин дээр анхаарах нь шүү. За одоо миний жоохон тийм нэг сэтгэл зүйн юу дуусчих шиг боллоо. Одоо эд материал юм байна. Эд материал бол чухал шүү дээ. Танаас үгүй. Эсвэл нөгөө ирсний дараа ингэж болно шүү дээ. Ирээд солонгосыг ингэж бодож исэн доо гэсэн чи яг үндэ рил одоо ингэ байж байгаа юм байсан гэдэг ч юм. Тэр юм бас ингэ хөвгдөд. Би яг амар өндөр ирсэн хүмүүсээс тийм ирсэн хүмүүсээс яг сонсонгод ингээд бас нэг тийм хавар намар өвлийнхаа нэг хувцас чирээд ирсэн хүмүүс байдаг та. Дөрвөлрийнхаа. Тийм үү? Би манай хүмүүс бол хувцас асуудаг юм аа хөрхий. Би карго тэгээд тэгдэг хог одоо ингээд нөгөө хэд чинь ялангуяа халуун малганы үйлрэлд ирсэн хүмүүс байх юм бол баахан хавар намрын хувцас авчирсан байх юм бол ингээд тэр чинь зуны хувцас болчихжээ гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нэг заавал хувцас авах шаардлагатай ч тийм. Нэг 2-3 сар тавал нэг тиймэрхүү юмд зарлаг гарахгүйгээр аль болох тэр үйлрэлдээ таарсан яг л нэг үйлрэлийнхаа яг өөр хүмүүстэй ч юм хувцас авчаа. Тэгээд солонгос ч өөрөө нэг хувцас аягүй хямдхан штэ. Ер нь бол Монголыг бодох юм бол тийм ээ. Гацсан уу? Чи гацаадах юм. Би гацаад байгаа юм. Чи л гацаадах юм. Надад болохоор та гацаадах юм. Энэ дэлгэцэн дээр нь юу гараад ирч үү? Рекорд хийж байна. Хийж байна. Хийж байна. Сая яран би надад болохоор та гацсан чагд. За энэ эдит ич сайхан их юм дээ би. Стал эдитлэх юм байна. Ямар ч байсан. Солонгос чинь одоо нөгөө хүүхдүүд яг ирээд идэх хоо солонгос хүмүүсийн өмсөж байгаа стил яг Монгол стил энэ төр ингээд өөр болчдөг. Тэгэнгүүт чи ингээд тэд нар чи явандаа нэг солонгос стилэн дуусаад ингээд солонгос хувцас өмсөд эхэлдэг байхгүй. Тэгэхээр нэг холон хувцас энэ төр чирхгүйгээр ирээд хувцас авбал зүгээр байгаа жишээ. Эсвэл яг үнэхээр нөгөө за хаврын эсэлт зуны эсэл дээр ирсэн хүүхдүүд бол Монголыг бодвол халуун штэ. Тэгэхээр цөөхөн идэх нөгөө нэмхэн хувцас шорт мартуудаа бэлтэж яаж байгаа л за тэгээ намар төхөөд ирэнгүүд одоо өвчнөө солонгос Монголын оронд чинь каргонууд явдаг болсон. Энийг гэрийнхандаа захижаад тий хөглөлийн яг нь сүүл тавцсан нэг өвлийн гутаа үлдээгээд ирсэн бол тэр мөрөга күртэн мөрдөгтэйгээ юмнуудаа нэг сайхан баглаж каргогоор явуулсан илүү зүгээр хаа араасаа тий. Энд гэхдээ нэг амар тэгж өвлийн одоо Монголч чи амар өвлийн цуцаан хотл өмсдөг штэ. Энд чинь ингээл баг би чинь пүүз мүцтэйгээ өглөжчихдөг ш. Та нар тэгэлээ би өстөж чаддаг ш. Амар тань. Ингээд дээгүүрээ яг ингээд дулаалцсан хат гайгүй ингээд доороо би тэгэл пүүз мүцтэй хаяа да. Уулжуулж тийгтэй. Нэг сүртэй нэг өвлийн амар өстэй гутал мотлын тиймэрхүү юм бил.
Нэлээд биш санагдсан шин. Хувцсны хувьд айл болох эндээ ирээд угаасаа одоо эднийх чинь нөгөө ялангуяа ингээд их сургуулийн ингээ ойролцоо хувцсны дэлгүүрүүд нь яг нэг оюутнуудад зориулсан айгүй хөөрхөн хямдхан тиймэрхүү тэгсэн мэтлээ загварлаг тиймэрхүү дэлгүүрүүд айгүй байдаг хөхгүй. Тэгэхээр сургуулийн ойролцоо дэлгүүр энэ төр хэсэг тиймэрхүү хувцснуудаа солонгосоосоо авсан зүгээр юм. Эсвэл бүр ингээд тасчих юм бол би өөрөө гэхдээ нөгөө тийм vintage тэгээ дээрээс нь thrift shop-ыг ямар ингээд дэмждэг юм байхгүй нөө. Одоо тэр манай монголоор юу гэдэг вэ thrift shop гэж? Тийм нөгөө юу гэдэг лээ. Комисс. Тэгээ комисстэй тэр чинь яг ингээд ямгууд амар гоё. Тэгээ маш хямдхан гэхдээ ориг юм комиссын гоё хувцсуудыг бас солонгосын юм том юм дэлгүүрүүдээс. Тэгээ уусаа хэдүүлээ оюутан байгаа, жоохон байгаа. Дээрээс нь оюутан ганцаараа бидаж амьдарч байгаа юм бол заавал тийм үнэтэй ч юм уу заавал тэгж бүр би дандаа шинэ хувцс өмснө гэдэг юм байхгүй. Тэгэхээр тэр чинь ингээд бас баг дотн шинэ юм байж байгаа байхгүй. Бараг шинэ юм байж дээ. Тэнгүүд тэндээсээ сайн мат. Гэхдээ хамгийн гол нь удаан байна тэр дэлгүүр дотор. Бараг л би 1 цаг мэг 2 цаг болдог юм. Бүгдийн нэг ингэ шилж хараад хамгийн дайжгүй те. Тэгээд тэр чинь материалын шалгана, хэр өмсөн бэ, өнгө алталт, маталт юм гэж яагаад тэгээд маш боломжийн үнээр маш гоё хувцсыг бараг шин шахуугаар нь авах боломжууд байгаа. Энд чинь нөгөө гоё яг нөгөө брендийн юмнууд нь яг хямдарсан шиг хямдардаг штэ. Яг л плаг гэдэг. Тэгэхээр эндээсээ ерөнхийдөө солонгосоос тайван юмнууд аваад зүгээр ах тийм ээ. Монголоос авсан симптомсондоо Монголоос гэх юм бол тэгэл сайхан эсгийг гутал матлал эсгийн гуталыг одоо үед нөө бүр гоё болсон шүү дээ. Гоё болсон байна. Би тийм яриаггүй байна. Болохгүй. Би ямар ч би нэг эсгийг таавч авчирсан. За. Ингээд энд чинь нэг чихтэй болоод ч тэр мэдгүй нэг тийм эсгийг авчихсан шүү дээ гэдэг. Амар сонин өнөр орох гэдэг аюу сонин байт юм гээ. Эсгийн истад надад дэмээс санс би тэгээд бас нэг эсгийн компьютерийн цүнх мөг аваад ирсэн. Ерөөс энд барьж чадаагүй шүү дээ. Шал тийм ээ. Тэндээс нөгөө нэг эсгийн юмнууд аваад ирсэн. Дэмэм эсгийн үйл яг л Монголдоо л Монголынхаа цагаа гарч байгаа байл шүү манайхаа. Бид явчихараач. Тэгээд тэгээд нөгөө нэг өсмөс хөөх талганы нөгөө онцгоос шалтгаалаад ус нь айгүй хатуу. Тийм болохоор хэрвээ өөрөө хэрэгэлдэг юм шүүлт ус шүүгч мөгчтэй нөгөө тэр жигдүүлээ. Тийм юм байвал авчирч болно. Эсвэл энэч зөндөө байгаа дөө. Энд чи угаасаа өөрсдөө дандаа нөгөө нэг юугаа шүршүүрээ сольж дахиж өөр шүршүүр хийж усанд болсон. Тэр мэрийг тооцоолох хэрэгтэй. Би бас дээрээс нэг юм амар юу яжсэн нөгөө нэг би чи өөрөө айгүй айлын их хүүхэд байсан баггүй юу? 12-оо төгсөөлс ирж байгаа штэ. Тэгээ нөгөө нэг дүүгийнхаа юм манай дүү төрөөдний 6 сар болж исэн. Тэгээ нөгөө ээж дүү хоёрынхаа подолкийг би ингээ Монголоос араасаа захиж авчруулж ирсэн цэг. Тэрний нэг тиймэрхүү начин иймэрхүү жоохон юм гिचдэг бол ер нь нэг дүү мөө ээж мэжийнхаа ганц подолк ихтэй бас хүний нутагт эн чин орон дотроо уйлах үе бидэнд зөндөө. Тэр үедээ сайхан тэр подолкийг сайхан дэрний үдийч би ч нөгөө нэг юм дизайн анги байсан бодож ойж бойчдаг. Тийм дэрэн дотроо ч юм уу уут болгоод тэгээ нэг ч би болохоор дүүгийн цамцыг бүр нэг ч угаагүй. Тэгээ яг нөгөө чинь каш маш нэг ингэр дээр нэм би уусаа зөриүү тийм муухай цамцын явуулаар гэсэн аахгүй угаахгүй. Өнөр нь удаан уншиж чинь үү? Өнөр удаан уншсан. Ялахгүй. Тэгээд чинь хүүхдийн өнөр дээрээс нь юуны өнөртэйс л тэгэл бамбруушинда дүүгийнхаа цамцыг өмсүүлсэн. Ээж юм болохоор юу болохоор ингээд дэрнийхаа гадуур ингэсэн. Тэгэл хэцүү шантармаар тий ажил ажиллаа хийгээд хичээлдээ яваад ядраад ороод ирсэн үедээ тэрийг бас л өндөрлөх. Гоё штэ. Зүгээр яхаа тэрийг нэмэлтээр хийлсэн. Та өсвөл те найз өхөн найз олон малуудаа одоо холын зарилцаанд орох гэж байгаа бол гэтээ хамтдаа виз мэдүүлээрээ. Манахаас хосороо мэдүүлж байгаа хүмүүсүүдийн дандаа хамтдаа гардаг. Хосороо бол найзаараа тий. Яагаад чи үгтэй хэрэг найзуудаа битүүлтээ. Харигаа битүүлтээ бүгдийг аваа юу? Анийн гаргаад үгүй. Манайхаа MNG Club Plus ирж байгаа хүмүүс дандаа ихэнх нь хосороо эсвэл найзаараа тийм хүмүүс ирээд тэдэр чи айгуу тийм хантай амар байдаг юм байна. Хантай байх айгуу чухал те. Яг хажуудаа нэг хүнтэй байна гэдэг чинь. Гэтэ ганцаараа ирсэн ч зүгээр санаа зовлтгүй. Би бас ганцаараа явж байсан. Тэгээд хэлээвчлээсээ найзтай болно. Үнцэн ангид ороод гоё гадаад найзуудтай болно. Монгол найзуудтай болно. Тэгээ гоё цагийн ажил хийж байгаа. Цагийн ажил дээрээс гоё ах их шинжтэй болно. Ерөөсөө дандаа ганцаараа байсраа дуусна гэж битгий санаа зовоорой. Ингээд
ирээл угаасаа тачир дээр бүгдээрээ би нэг ойлгоо ганцаараа намарлж тэн дөө. гэж юм аа. Энэ нөгөө жоохон залуу хүн хэлж шүү. Найз уултан хайр уултан. Энэ жоохон самшигтэй. Ганцаараа л аймаар. Тийм дээрээс ингээ хоёр өөр байгаа юм надад ингэж Тэгээд одоо зүгээр ганцаараа л ижил зүгээр жаргалаа. би яахад нэрээ хай. Гэтэ угаасаа л ганцаараа байж сурд юм дөө тий солонгос ихний нөгөө бужигнсан олон хамаатан садан гэр бүлийнхэн гэж явж байгаа л яг гой ганцаараа тэмүүд яг угаасаа хүн өөртөө ажиллах юмнууд чи эхлэн хүйе нэрээ би ганцаараа юм биш тэгэнгүүтээ тэгэл өөр дээрээ анхаарал одоо би яах вэ одоо би юу хийх вэ чи хөдлөхгүй л чи цаашаа явахгүй гэдэг яг ингээд толгоон дээр бүх юм гэ унаад ороод ирнэ. Ингээд тусламж гоохоо ээж мэж аав маав ах ихч нөгөө найз мэзүүд нь бүгд хилийн цаана уцаар л ирч чадсан тэр хүмүүсүүдээ. Тэгэхээр яг альчгүй хүүхдээ айгу бие дадаг юм шиг санагцсан. Би ер нь бол тэгэж анх явсан да жоохон бахтай явсан да айгу баярлж 12 төгсөв шууд явсан да. Тэгэхгүй тэгээ жоохон инжээ байжгаад энд минь сурч мууч 2 он ингэж байгаа явсан бол тэгэж гоё бие даах тийм юмнуудыг мэдрэхгүй бахсан баха. Тэн дээр хүүхдүүдийн зан характер нь ч гэсэн айгүй өөрчлөгддөг шүү дээ. 6 сар жил мэл болсны дараа айгүй өөрчлөгдсөн байдгийн. Тэгээд яг нь хайд нь үнэхээр ганцаартай байвал над руу чат бичиж болно. Анаа би одоо яг амар хэцүү байна. Тэ ээж аваас хараад байна. Яах вэ? Одоо би яах вэ гэд мэдэхгүй байх юм бол манай пэйж хуудас руу оолээ шүү. Анаа пэйж хуудас дээр байж байна. Манай хүүхдүүд одоо ч гэсэн одоо явсан хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо өмнөх семестр дээр явсан хүүхдүүд маань одоо ч гэсэн заримдаа нүуник та явах тэ нөө заримдаа амар завгүй байдэн шүү дээ. Тэгээ та уцаа ч юм уу мессенжерээр чатаа харахгүй. Нөгөө манай уямаа ихт ингээ яахгүй наа ол эдэг юу ингээ явцаа харахгүй нэг үгтэй над руу бичдэг байхгүй юу. Явцаа юм. Би нөгөө нэг би удаа яриаггүй байна. Хартай шүү дээ. Тэгээд тэр ид чинь бас нөгөө би нөгөө явах нь хийгсэн. Аль сургуулийн хин гэдэг. TikTok ихлээсаа. Тэнгүүд нөгөө нэг над руу бичдэг байхгүй ингээд анаа ингээд ингэж байна гингүүтээ. Тэгээ би нөгөө энэ идэж явахт нь болохоор эсэгчтэй болохоор хотлоо зүр тавлаамаар одоо та хэд над руу ингээд бичихгүй шүү. Одоо уян магчргаа бичээрэй гэвэлдэг байхгүй. Бичсэн зөөдөс бичин л те. Тэгэл мэдхгүй юм нэр нь ингэдэж шүү, тэгэхээр шүү ингэрээ тэгээд. Яг нөгөө Монголоос ирж байгаа хүмүүс чинь аль болох одоо нөгөө Монгол дахь одоо чамтай илүү дотн болцсон байгаа штэ тий. Тэгэхээр бас нөгөө надаас ингээд амар шууд над руу ингээд юм бичээд асуухаа санаа зовд юм шиг үлээ миний бодлоор. Дандаа ингээд одоо Монголд байгаа анх зуучилсан хүн руугаа төрүүлж асуугаа. Тэгээ тайдаас гээ наатахаа уянгамаа хичээсэн асуу гэжээж нэг над руу юм бичдэг хүмүүсээс байдаг байхгүй. Шууд ингээд асуухаа санаа зовд юм байна тийм. Тэгээ айгу дотн болчих шүү дээ манайхаа шууд асууж болно шүү дээ. Би үгүйс тайд материалыг хараад мэдчихээ. Бараг тийм инчигээ сонсоод бас мэдсэн гэж. Ямар ааш арилшинтэй ямар үгтэй гэдэг. Би хав зөөдгүй шүү. Би зүгээр л. Тэгээ айгу сүртэй дотн болчихлоо шүү дээ. Одоо ялангуяа гэхдээ нөгөө нэг дүн яг нэг 18, 19, 20, 21-дүүд айгу сэргэлээ. Айгу гой хүнтэй ингээд харилцаж чаддаг ингээд иймэрхүү юмн дээр ингээд төгшөөхгүй шууд ингээд өөстө хичээгэл тийм байгаад айгу баярлалтай шүү дээ мундаг ингэж бодвол. Миний үед манайх шиг юм буучлын газар байсан бол тийм ээ. Би ч за. Өөр ерөнхийдөө хоёлаа фактуудаа зөндөө ирчлээ шүү дээ тий. 5 байтугай л ирчлээ шүү дээ жишээ. 5 байтугай тийм 6-7 ирчлээ шүү дээ. Ер нь л битүүрийн яг энэ хэлсэн фактын дагуу та хэд бэлтгэлээ хийгээд ирэхэд бол хэлцгүй. Эхний 3 шагнал давнаа. Энэ нөө ахын шатныхаа эдрийг бэлтцсэн иймэрхүү сэтгэл зүүн бэлтгэл ингэх юм байна. Ер нь ингээ авчиж зүгээр юм байна гэсэн юмудаа их юм бол очоод нөгөө нэг юу яагаад тахгүй шууд хурдан шантраад тахгүй. Гэтэ ер нь бол эхний юусаа нэг 6 сармаар 8 сар 9 сар хэцүү байна. Гэтэ амхан байна гэж яахгүй шүү дээ үгүйсээ юм бол ганцхан солонгос сурна гэдэг нь тийм амар хэцүү биш. Хаа сурсан ер нь бол ганцаараа гадаадад байна гэдэг ч угаасаа тэгэл хэцүү. Тэгэхээр тэгээд нэдрийг яатсан баг. Тэгээд алцахгүй дээ. Болохгүй бол бит өөрлөө залгаарай. Шүн залгасан чи би уцаа аваа. За зовдлоод лахгүй шүү. Ажлын цагаар бичээрэй. Битгий ажлын цагаар бос бичээд авах гэж. Би ингээд амар би нөгөө ажлаа тараад нөгөө нэг одоо нөгөө жимдэд байгаа та.
Тэгэл жим дээр яг алхаж малхаа кардиог л хүкгээл хүнс гоожол ингээл юучуутай айтаа хөлөө яаж зөөдөө гэд ингээл байж хат манай хүмүүс ингээл залхна. Ахгүй ангууд манай монголчууд айгуу гоё штэ дахиад залхна. Тэгээд жоохон байж байгаа дахиад залхна. Би ерөөсөө тэр хариу өгөхгүй бол залгаад байд. Тэгэхээр жоохон хэцүү шүү. Манайхаа өглөө 9-6 цагийн орнд хизээч битсэн би нэрээ танил айгуу хурдан яргуугүй. Тэгээ яг битүүрийн ингээ подкастаараа ингэж одоо юмнуудаа ингээ яриад байгаа маань ер нь бол одоо ингээл хүн болгонтой л ерөөдөө энэ юмнуудаа л хоёул ярина гэсэн үгтэй зөвлөгөө өгтөө. Тэгэхээр бас ингээд яг эдэл өгдөө шүү дээ. тий эдгэрийн ингээд битүүрийн подкастыг сонсоод мэдээд авчих юм бол ер нь бол зөвлөгөө авч байгаатай адилхан үстэй. Тэгээ цаашдаа одоо явж сурыг да гэж төлөвлөж байгаа тий YouTube дээр ингээл юм хайж байгаа л солонгос сурах мурах гэж хайж байгаа битүүрийн бичлэг бас ингээ гарч ирсэн бол иймэрхүүнүүд байх нь шүү гэдгээ өөрөө гоёолоо мэдчихнэ шүү дээ. Хүнээс бас тэгж зөвлөгөө бас нөгөө аваад яваад байхгүй. Тийм байна. За тэгэхээр асуултанд хариулаарай. Асуултанд сая ч бас манайх хэлэл яа. Хоёлаа хариултаа баг хэлэл яваадсан тий. Тий. Одоо сэргэлэн хүн бол тэгэл айгуул амархан байлаа гэж тэгээд фактууд 7-8 факт гэсэн үү? 6-7 факт гэсэн үү? Тэр ярианаас харчи. Тэгээд ямарсан дараагийн асуулт бол энэ фактаас л ирэх юм дээ тий. Фактуудаас л ирэх нь шүү дээ. Гэтэ энэ ч юм бол айгүй гоё байхгүй. Би нөгөө дандаа азтан шалгаруулах комент бичээ лайктаараа шеэр хийгээд азтан болор гэдэг юм би азтан болох хөсдөг байхгүй юу? Бэрэмд дээр ч гэсэн. Тэгээ болдгүй. Одоо манайх бол үнэхээр амархан. Яж ил манайх дөнгөж хэлж чинь тийм олон хүмүүс байхгүй. Тэгэхээр бичээд аваарай. Гоё чи. Боломжтой гэж. Гоё чи шүү. Бичээрэй гэж. Тэгээд манай подкаст болохоор топ яа. Тэр өнөр ойлоо өнгөрсөн л хэлээ үү шүү дээ. 2-7 хоногт нэг дугаар орно. Тийм. Гэтэ яг нөгөө нэг тийм 2-7 хоногт нэг хоёр ямар ч хэлсэн хоёулаа чинь хідэн подкастын сэдв гаргацсан байгаа те. Гэхдээ та маань бас битээрээр яриулахыг хүссэн сэдв байх юм бол шөлөөдөө санал бодлоо хэлж болно. Тийм коммент дээр энийхэн дагуу бас ярьж өгч болно. Болно шүү. Бичээрээ гоё юм гэж. Хамгийн гол нь нэг нь одоо хоёулаа Солонгос сурч ирсэн туршлагатай хүмүүс байна. Солонгосын амьдралыг мэдж байна. Нэг нь Монголоос одоо ингэ зөвлөгөө өгж байна. Нөгөө нь Солонгостой зөвлөгөө өгж байгаа учраас та маань асуух асуулт байх юм бол юу ч хэлсэн асуух боломжтой. Яг Солонгос руу явъя гэд бодож байгаа сэргэлэн мэйл битүүрийг бүр шахахаар байгаа байхгүй юу? Монголд яаж авах? Солонгост очиод бас яах вэ гэдгийг ингэ бас яаж явах юм те? Солонгос дээр яах юм те? Сэргэлэн бай битүүрийг намайг ашиглаач. За их 30 минут болсон уу? Мэдгүй тэгсэн баха байна. Би цагаа хийж ил харж эхлүүлсэнгүй. Гэтэ нэг 40 гээл хэлсэн мэт тий. Биш 3 за нэг 36 7 гэж хэлсэн юм байна. Биш 9 37 6 гэж хэлсэн гэдэг чинь. За ямар ч гэсэн фактаа ярьчихсан юм чинь подкастаа ингээд дуусчих тий. Нуршихгүйгээр сонжирхгүй яахгүй лээ. Шогдохгүй, фудахгүй, давсахгүй, яахгүй, ийхгүй баяртай. Одоо ингэ шууд дуусгах хичээ. Баяртай. Bye podcast.